За хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хуралдаан өнөөдөр төрийн ордонд болсон байна. За энэ хуралдаанаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан тусдаа агентлаг байгуулах, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг амжиргааны баталгаажих түвшинд хүргэх саналыг засгийн газрын хуралдаанд оруулахаар болжээ. Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 103,600 иргэн байдгийн 42% нь төрөлхийн, 58% нь олдмол байдаг гинэ. Тэднээс 73,285 нь ямар нэгэн хэмжээний хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоо бий. Гэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйлээр компани аж ахуй нэгжин ажилтнуудынхаа тооноос хамааруулан заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилуулах гэсэн заалт амьдрал дээр хэрэгжихгүй байгаа асуудал юм а. Тиймээс төрийн байгууллагууд нь энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх асуудал дээр үлгэр дуурайл үзүүлэх шаардлага байгааг төрийн бус байгууллагын хэлж байгаа юм. Тийм учраас төрийн байгууллагууд, төсвийн байгууллагууд энэ 4-өөс дээш хувьд нийт ажилчдынхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлуудаа энэ заалтыг биелүүлэх чиглэлээр ерөнхий сайдаас одоо төсвийн шууд захирагч, ерөнхийлөн захирагчнаас бас үүрэг өгөх хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус зөвлөлийг ерөнхий сайд өөрөө тэргүүлдэг учраас энэ асуудлаар засгийн газрын шийдвэр гаргахад онцгойлон анхаарах болжээ. Тэгвэл энэ удаагийн хуралдаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс тэдний асуудлыг ямар нэгэн яамны хавсрах байдлаар биш, тусдаа бие даасан агентлаг байгуулах замаар шийдвэрлүүлэх саналыг тавьж ирсэн юм а. Харин энэхүү саналыг ерөнхий сайдын зүгээс дэмжиж засгийн газрын хуралдаанд оруулахар болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан хэрэгжүүлэгч агентлагийг байгуулах саналыг танилцуул шийдвэрлэх шаардлагатай байна. Чин зөрөг сайд энэ ажлыг хариуцж байгаа яаралтай энэ асуудлын агентлагийн асуудлыг яаралтай шийдвэрлэе. Энэ хүмүүсийнхээ хүсэлтийг хүлээж авлаа. Шуурхай ажиллая гэж ингэж бодож байна. Энийг үүрэг болгож байна. За хоёрт нь нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг амжиргааны баталгаажих түвшинд хүргэх асуудлыг хууль тогтоомжид тусган шийдвэрлэх асуудал байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар эхлээд хангах нь тэдэнд халамж үзүүлэхээс илүү дэмжлэг болно гэдгийг энд онцолж байсан. Тэрчлэн хөдөлмөр эрхлэлийг дэмжих сангаар дамжуулж биш, тусдан сан байгуулах замаар дэмжих шаардлага байгааг иргэд онцолж байлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдийн боловсролд анхаарч дохионы хэлний хичээл заавал оруулах шаардлагатай байгааг хэлж байсан юм а. Өнгөрсөн 2016 онд сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуулийн сурагч хүүхдүүд дохионы гэр хичээлийг заахгүй, эрхийг нь зөрчиж буйг эсэргүүцэн хичээл хаялт зарлаж байсан. Энэ үйл явц нь ганц Монгол улсад төдийгүй олон улсын хэмжээнд ихээхэн шуугиан тарьж, иргэд төрийн бодлогыг хүчтэй шүмжилж байсан болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах конвенц хууль дүрмд дэлгэрэнгүй тусгагдсан тэгш хамруулах, оролцоог дэмжих гэсэн заалтууд амьдрал дээр огт хэрэгжихгүй байна. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь бусдын нэгэн адил төрийн үйлчлэгийг авч чадахгүй, боловсрол ажлын байраар хангагдаж чадахгүй байгаа зэрэгс шалтгаалan цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан хэрэгжүүлэгч агентлагийг байгуулах, тэрчлэн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг нь амжиргааны баталгаажих түвшинд хүргэх, мөн эрүүл мэндийн үзлэгт хамруулах шаардлагатай хөрөнгийг нь шийдвэрлэхээр болж байгаа юм байна.